Сайн байцгаана уу? Астротол байна. Энэ удаагийн бичлэгээрээ би өсөлт хэлтийг илэрхийлдэг бархас бод гариг маань бидний амьдралын аль нэг хэсэгт ухрах хөдөлгөөнтэй байснараа бидний амьдралд юу зогсонго байгаад одоо урагшлах гэж байгаа талаар ярихаар бэлтлээ. За тэгэхээр бархас бод гариг маань Мэлхийн ордон дээр 2025 оны 11 сарын 11-ээс ухрах хөдөлгөөнөө эхлүүлсэн байгаа. За ингэснээрээ 120 хоногийн орчим үеийн хугацаанд ухрах хөдөлгөөнтэй байж байгаад одоо 3 дугаар сарын 10-нд шулуун хөдөлгөөн рүүгээ орох гэж байна. За ингэснээрээ таван ордны амьдралд маш эерэг өөрчлөлтүүд гарах болно. За ямар таван орд вэ гэдгийг мэдхийн тулд бичлэгээ эхнээс нь дуустал бүрэн сайн үзээрэй. За тэгэхээр энэгүй гарагийн нөлөөлөлтөөр холбоотой бидний амьдралд ямар нэгэн зүйл гатсан мэт заагүй бол түр завсарлах авсан мэт мэдрэмжүүд төрсөн байх боломжтой. Ингэснээрээ бид нэр амьдралынхаа чиглэлийг дахин эргэн дүгнэх, за хаана хараалагдж байгаа талаараа эргцүүлэн бодох, за түүнээс гадна сэтгэл зүйн аюулгүй байдал гэж бидэнд юу илэрхийлж байгаа вэ зэрэг талаар асуултууд өөртөөсөө асуусан байх боломжтой. За энэ нь юуны учраас вэ гэх юм бол бархас бод гараг маань өөрөө астрологийн үүднээс болохоор өсөлт хэлэлт, өргөжөлт, боломжууд болон итгэл үнэмшил, баялаг, оюун ухаан, боловсрол, аялал болон ирээдүйн чиглэлийг болон алсын харааг илэрхийлдэг гариг байгаа. Бархас бод гариг байгаа газар ерөнхийдөө бол амьдрал цэцгэлж идэг гэж хэлж болно. За ихэвчлэн энэхүү өсөлт нь шинэ боломж, аз болон ямар нэг байдлаар боломжууд үгүй бол шинжлэл өсөлт хэлтийг илэрхийлдэг. За тэгвэл түүнээс гадна бархас бод гариг маань зөвхөн одоо сайхан зүйлс гэхээсээ илүү хүрж байгаа зүйлээ ихэвчлэн ихсгэж, олшруулж, томруулж өгч идэг. Зарим тохиолдолд энэ нь болохоор бидний одоо амьдралд байгаа тодорхой асуудлуудыг илүү тод томрон болгож өгснөрөө биднийг анзаарах, ухаарах, тэрнээсээ үүдэлтэйгээр өсөж дэвжих боломжуудыг олгож байдаг. За бархас бод гариг маань Мэлхийн ордон дээр хөдөлгөөн хийж байсан учраас одоо энэхүү өсөлт, дэвжил, өргөжил, хөгжил нь болохоор бүгдээрээ сэтгэл зүй болон хувийн шин чанартай болж ирж байгаамаа. За Мэлхийн ордон нь өөрөө гэр бүл, гэр орон, сэтгэл зүй аюулгүй байдал, таны одоо харьяалагддаг газар, түүнээс гадна аюулгүй байдал, үндэс угсаа бидний хаана илүү тийм сэтгэл зүйн хувьд бүх талаараа аюулгүй мэдэрдэг тэр одоо зүйлсийг удирддаг. Ингэснээрээ бархас бод гариг мэлхийн дээр байрлаж байснараа бид нар өөрсдөө өсөж хөгжих, цэцэглэх боломжтой амьдралаа бүтээж байсан хэсэг тал дээр асуултууд гарч ирж ийн гэсэн үг юм аа. За бархас бод гариг маань одоо ингээд ухрах хөдөлгөөнд орсноороо бүх энерги илүү гадагшаа гэхээсээ илүү дотгошоо чиглэж эхэлдэг. За тэгэхээр бид нэр өөрсдөөсөө магадгүй удаан хугацааны зорилго төлөвлөгөөгөө дахин одоо зөв байна уугүй юу гэж эргцүүлж дүгнэн бодох буюу тодорхой байдлаар эргэлзэх мэдрэмжүүд төрөх. За түүнээс гадна бидний амьдарч байгаа орчин биднэрт илүү дэмжиж өгж байгаа, тулгуур түшиг болж байгаа тиймэрхүү байдлаар нөлөөлж байгаа үгүйг дахин дүгнэх. За хаана амьдармаар байгаа болон өөрийнхөө амьдралыг хаана босгомоор байгаа талаараа дахин бодолцох. За түүнээс гадна гэр бүлийн одоо зүй тогтол, хоорондын харилцаа зэрэг нь таны сэтгэл зүйн байдалд хэрхэн нөлөөлж байгааг анзаарах. За түүнээс гадна өөрийнхөө одоо хувийн сэтгэл зүйн асуудлууд ямар нэг байдлаар шийдэгдээгүй зүйлс байна уу гэдэгтээ дотгошоо ингэж ажиллах зэрэг байдлаар илэрсэн байх боломжтой байна. Ингэснээрээ бидний амьдралд магадгүй ямар нэг байдлаар боломж гарч ирсэн шиг хурдан байдлаар хайрлан замхрах. За түүнээс гадна ямар нэг маш тодорхой энэ төлөвлөгөө маш одоо төгс болсон гэж бодож байтал ямар нэг байдлаар өөрчлөлт оруулах шаардлага гарах зэрэг нөлөөгөөр илэрсэн болов уу гэж бодож байна. Ингэснээрээ бид нэр хүрээлэн байгаа одоо орчныхоо хүмүүст илүү мэдрэг, за хэлж ярьж байгаад нь илүү эмзэг хүлээж авах. Түүнээс гадна өөрийнхөө талаар хаана удаан хугацаанд амьдармаар байгаа талаараа эргцүүлэн бодох. За түүнээс гадна гэр бүл ямар утга учиртай вэ? Танд одоо юуг илэрхийлж байна вэ гэдэг талаар дүгнэх. За сэтгэл зүйн хувьд бусдад ямархуу байдлаар хил хязгаар тавьж байгаагаа ажиглан дахин эргцүүлэн бодох зэрэг байдлаар илэрсэн байж магадгүй. За зарим хүмүүсийн хувьд гэх юм бол гэр бүлийнхэнтэйгээ холбогдсон ямар нэг байдлаар сэтгэл зүйн хувьд эдгээх шаардлагатай байсан шархуудаа хүндсэн
байхыг үүсгэх хэрэггүй байна. За зарим нь болохоор гэр бүлийн амьдралаа илүү доктортой болгохын төлөө энерги нь чиглэж исэн байна. За Бархасад гариг маань биднэрт маш олон асуултуудыг эргэн дүгнэх дахин бодолцох хугацааг олгосон бол одоо 3 дугаар сарын 10-наас хойш шулуун хөдөлгөөнд орсноороо бүх зүйл илүү тодорхой болж эхэлнэ. За ингэснээрээ бид нэр илүү бодиттой шийдвэрүүдийг гаргаж эхлэх болно. Ингэснээр бид өөрийнхөө одоо сонгосон чиглэлд илүү ихтгэл үнэмшилтэйгээр үйлдэл хийж эхлэх. За үйлдэл хийх юм уу гэж бодож исэн зүйлс дээрээ тодорхой алхмуудыг авах. За юу хүсэж байгаагаа илүү сэтгэл зүйн хувьд тодорхой болгож том дүр зургаар нь харах. За түүнээс гадна таны амьдралд одоо түлхэж болох үе таныг өсгөж хөгжөхөд тулгуур болох үе тиймэрхүү байдлаар амьдралаа өргөжүүлж тэлэхэд бэлэн болсон байх нэ. Бид илүү ухаалаг сонголт хийх. За түүнээс гадна ямар нэг байдлаар зогсонх байсан зүйлс илүү урагшилж хөдөлж эхлэх. За түүнээс гадна ямар нэг зүйлийг одоо сохроор хөөх гэхээсээ илүү доктортой байдлаар болон ухаалгаар сонголтууд хийхэд туслах нэ. За тэгэхээр астрологийн хувьд гэх юм бол гариг хизээж ганцаараа хөдөлдөггүй. За Бархасад хөдлөх үед тэнгэрт бас мөн олон одоо гаригууд өөр хөдөлгөөн хийсээр байгаа. Энэ нь болохоор ерөнхийдөө нэг тухайн энергийг ямархуу байдлаар нөлөөлөх вэ гэдэгт маш том нөлөөллүүд үзүүлж идэг. За тэгэхээр энэхүү одоо Бархасадын шулуун хөдөлгөөний үед гэх юм бол Тэнгэрийн ван гариг нь нөхрийн ордон дээр байрлаж байгаа. Ингэснээрээ Бархасад гариг шулуун хөдөлгөөнд ороход бидний одоо гэр бүлийн нөхцөл байдал зэрэгтэй холбоотойгоор Тэнгэрийн ван гариг маань огцом шилжилтүүдийг биднэрт түлхэж өгнө гэсэн үг. За ингэснээрээ бид нар магадгүй гэр оронтой холбоотой ямар нэг байдлаар огцом гинтийн шийдвэрүүд гаргах. За түүнээс гадна гэр бүлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах үед санхүүгийн одоо гинтийн шилжилт. За түүнээс гадна ямар нэг байдлаар гинтийн боломжууд гарч ирснээр удаан хугацааны төлөвлөгөө чиглэлтэй нөлөөлөх үйл зүйлс болно гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл Тэнгэрийн ван гариг бид нарыг одоо болно гэж бодож ирснээс минь илүү хурдан ахиц дэвшил үзүүлэхэд нөлөөлнө гэсэн үг. За энэхүү энергийн шилжилтийн үед маш олон гаригуу загасны ордон дээр байгаа учраас энэ бүх сонголтууд шийдвэрүүд маань илүү зүүн бэлэг дээр тулгуурласан үндэслэн за түүнээс гадна сэтгэл хөдлөлөөрөө байх болно. Бархас байд гариг маань шулуун хөдөлгөөнд орсноороо дараах 5 ордны амьдралд маш том байдлаар эерэг өөрчлөлтүүдийг авчирна. За энэхүү ордонд нэгдүгээр яалтчгүй мэлхийн ордныхоо орж байна. Учир нь энэ Бархасад гариг маань мэлхийн ордон дээр шулуун хөдөлгөөнд орж байгаа. За хоёрдугаарт гэх юм бол хилэнцгийн ордныхан, гуравдугаарт загасны ордныхан, дөрөвт үхэр, за тавт нь охины ордныхоо орж байгаа байх нэ. За эдгээр 5 ордуудад таны болон таны эргэн тойрны чухал гэр бүлийн гишүүн найз нөхдийн ордууд орсон байвал та өөрийнхөө болон тэдний мандалт нар сарны ордны зурхайг сонсон тэдний амьдралд ямархуу байдлаар энэ эерэг өөрчлөлт гарах талаар сонсоод энэ сайхан мэдээг бусдад түгээгээрэй. За энэхүү энерги зөвхөн таны амьдралд ямархуу байдлаар нөлөөлөх вэ гэдгийг үзэхийн тулд хэдүүлээ өөрсдийн мандалт болон нар сарны ордоороо энэхүү зурхайг сонсхийг зөвлөж байна. За хамгийн ихэнд мандалт ордоороо сонсноор таны амьдралд гарах бодит өөрчлөлтийг илэрхийлэх бол нарны ордоор сонсноороо таны бодол, оюун ухаан, санаа, зорилго зэрэгт хэрхэн нөлөөлөхийг харна. За сарны ордоороо сонсноор энэхүү энерги буюу гаригийн хөдөлгөөн сэтгэл зүйд тань хэрхэн нөлөөлөх талаар гарч ирдэг байгаа шүү. За хэрвээ та мандалт ордоо мэдэхгүй бол биеийн линкээр мандалт ордоо болон нар сарны орд бусад гаригуудын хувийн гаригуудаа хэрхэн гаргах талаар линк оруулъя. За энэхүү энерги нь ерөнхий зөвхөн мандалт дээр үндэслэж гаргаж байгаа учраас та хэрвээ бүр нарийн одоо өөрийн зурхайн тайллаа авахыг хүсэх юм бол доор хавьудаар надтай холбогдох боломжтой шүү. За ингээд 12 ордны тайлал руу гарцгаая. Хоньны орд, хоньны мандалт, нар сар. За хоньны ордныхны хувьд гэх юм бол сүүлийн хэдэн 4 сарын хугацаанд Бархасад гариг маань таны 4-р гэр дээр буюу гэр бүл, гэр орон, сэтгэл зүйн аюулгүй байдал болон амьдрах орчин зэргийг илэрхийлдэг гэр дээр тань ухрах хөдөлгөөнд байсан байна. Ингэснээрээ бид нар магадгүй хаана амьдрах талаараа эргцүүлэн бодсон. За түүнээс гадна
гэр бүлийн асуудалтай маш сэтгэл зүйн хувьд санаа зовсон байдалтай байсан. Одоо амьдарч байгаа орчинтой танд ерөнхийдөө бол одоо тааш тохирохоо болсон байгааг анзаарах. Хүүхэд насныхаа дурсамжууд болон өөрийн ямар нэг байдлаар гэр бүлийн зүй тогтолтой холбоотойгоор шийдэгдээгүй асуудлуудаа эргцүүлэн бодох, түүнээс гадна ганцаараа баймаар болон сэтгэл зүйн хувьд аюулгүй баймаар мэдрэмжүүд төрсөн болов уу гэж бодож байна. Ингэснээрээ энд би үнэхээр амьдралаа босгомоор байгаа юу үгүй юу гэдэг тал дээр маш олон асуултууд тавьсан болов уу. За одоо 3 дугаар сарын 10-наас Бархасад гараг шулуун хөдөлгөөнд орсноороо та шинэ гэр орон руу нүүх, түүнээс гадна амьдарч буй орчин нөхцөлөө илүү сайжруулах, за гэр бүлийнхэнтэйгээ илүү эрүүл нөхцөл байдлаар дахин холбогдох, за түүнээс гадна сэтгэл зүйн хувьд илүү хүчтэй тодорхой хэл хязгааруудыг тавьж сурах, амьдралдаа илүү доктортой байдлыг үүсгэхийн төлөө өөрийнхөө энерги эрч хүчийг илүү их зарцуулах зэрэг байдлаар илэрхнэ. Зарим хоньны ордных нь бүр жирэмслэх, за түүнээс гадна гэр бүлд гишүүн нэмэгдэх, үгүй бол гэр бүлдээ илүү их цаг зарцуулах, анхаарал хандуулах боломжтой байна. За тэгэхээр анхааруулж хэлэх зүйл гэх юм бол зарим хоньны ордныхны хувьд өөртөө сэтгэл зүйн хувьд одоо өөрчлөлт гаргаагүй байж гэр бүлийнхнаасаа ямар нэг байдлаар өөрчлөлт хүсэх, за үгүй бол ямар нэг байдлаар гэр бүлтэй болохгүй байгаа зүйлийг хэлхээс зайлсхийх зэрэгээс сэргийлээрэй гэж зөвлөж байна. За үхрийн мандалд нар сар. За үхрийн ордныхны хувьд сүүлийн 4 сарын хугацаанд Бархасад гарагийн та хэдийн 3 дугаар гэр дээр буюу харилцах, бусдтай яриа өрнүүлэх, түүнээс гадна бодол, оюун ухаан, санаа, өдөр тутмын харилцаа холбоо, сурах болон үеэл өдөр тутамдаа харилцдаг хүмүүсийг тань илэрхийлдэг гэр дээр тань ухрах хөдөлгөөнтэй байсан байна. Ингэснээрээ сүүлийн 4 сарын хугацаанд та дэлхийн ертөнцтэй бусадтай хэрхэн ярьдаг, харилцдаг талаараа эргцүүлэн бодсон болов уу? За ингэснээрээ та өөрийн оюун ухаан, бодол, санааны зүй тогтол өөрчлөгдөж байгааг анзаарсан. За түүнээс гадна харилцаа болон одоо магадгүй ах эгч дүү, үеэл зэрэгтэйгээ хэрхэн харилцдаг талаараа дахин эргцүүлж бодсон. За шинээр ямар нэгэн зүйл сурах, бодох, сонсох зэрэг байдлаа анхаарсан, төлөвлөсөн, суралцсан. За түүнээс гадна өөрийгөө хэрхэн өөрийнхөө санаа, үзэл бодлыг хэрхэн илэрхийлдэг вэ гэдгээ илүү нарийн нухацтай бодсон болов уу гэж бодож байна. Ингэснээрээ та өөрийнхөө дуу хоолой хэр чухал болохыг анзаарсан боловч түүнийгээ тултал ашиглаж чадахгүй байсан гэдгээ харах болов уу? Өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар та өөрийн үзэл бодол, санаануудыг бусадтай хуваалцахгүй байсан байна. За Бархасад гараг шулуун хөдөлгөөнд орсноороо та өөрийнхөө үзэл бодлыг бусадтай хуваалцах, илүү шулуун шударга нээлттэй ярьж эхлэх, түүнээс гадна сурж байсан зүйлээ ямар нэг байдлаар амьдралдаа илүү бодиттой, ашигтай байдлаар эргүүлэх зэрэгт бэлэн болж байна. За ингэснээрээ та магадгүй ямар нэг шинэ хичээл, сертификат сургалтанд суух, бичих, ярих болон ямар нэг байдлаар нийгмийн сүлжээнд үйл ажиллагаа явуулж эхлэх, ямар нэгэн зүйл хийж эхлэх, ойр дотны найз нөхөд болон одоо үеэл хамаатан саднуудтайгаа ямар нэг байдлаар буруу ойлголцол үүссэн байсан бол түүнийг шийдэх, за өөрийн үзэл бодлыг тэлхийн тулд ойрын хугацааны аялал хийхээр бодох, төлөвлөх хийх, за өөрийнхөө амьдралын чиглэлийг оюун ухаан, бодол, санаандаа илүү тодорхой болгох зэрэг байдлаар илэрч болох нэ. За түүнээс гадна энэхүү хугацаанд ямар нэг байдлаар та бусадтай өрнүүлсэн энгийн харилцаа ярианд танд шинэ хаалхуудыг нээж өгөх боломжтой буюу аз боломжуудыг авчрах боломжтой байх нэ. Тэгэхээр өөрийнхөө хоолойнд итгээд бусадтай шулуун шудраг тодорхой ярьж эхлэрэй гэж зөвлөмөр байна. За хэд ямар нэг одоо шийдвэрүүдээ хит их хэрэгцүүлэн бодох, за айдалцаас үүдэлтэйгээр өөрийнхөө санаануудыг бусдад түгээхгүй байх, үгүй бол өнгөрснөө хит их бодон оюун ухаан санаагаа төвжих зэргээс сэргийлээрэй гэж зөвлөё. Эхрийн орд, эхрийн мандалд нар сар. За эхрүүдийн хувьд одоо Бархасад гараг маань та эдийн 2 дугаар гэр дээр буюу мөнгө, өөрийгөө үнэлэх үнэлэмж, за материалын эд зүйлс, та эдийн чадамж болон хувь хүний үзэл бодол, үнэт зүйлстэй холбоотой гэр дээр тань ухарч байрлаж байсан байна. Ингэснээрээ сүүлийн 4 сарын хугацаанд та хэд сэтгэл зүй болон одоо яг санхүүгийн хувьд
одоо үнэлэмжтэйгээ холбоотой зүйлсийг эргцүүлж бодсон болов уу? Ингэснээрээ одоо өөрийгөө үнэлэгдэхүй хангалттай цалин авч байна уу? Өөрийгөө би хангалттай үнэлж байна уу? За түүнээс гадна хүсэж байгаа амьдралд маань одоо санхүүгийн нөхцөл байдал маань хангалттай байна уу зэрэг асуултуудыг асуусан болов уу? За түүнээс гадна санхүүтэй нь өөрөө яг бодит байдлаар хэлбэлцэх өөрийнхөө авч буй цалин болон орлогыг дахин дүгнэх, эргцүүлэх, за өөрийнхөө ур чадварыг дутуу үнэлж исэн гэдгийг анзаарах, үгүй бол хэр их мөнгө ямархуу зүйлд зарж байгаа зэргийн анхааран хянах байдлаар энэхүү энерги илэрсэн болов уу? За 3 дугаар сарын 10-наас Бархасад гараг шулуун хөдөлгөөнд орсноороо та эдийн санхүүгийн тал дээр ерөнхийдөө илүү их боломжууд дахин гарч ирэх болно. Энэ нь болохоор сүүлийн 4 сарын хугацаанд таны эргцүүлж бодсон ухаарлуудаас үүдэлтэй байх болно. Та магадгүй амьдрал дээрээ өөрийнхөө одоо цалин хөлсийг нэмүүлэх, за үгүй бол ямар нэг үйлчлэгээ үзүүлдэг байлаа гэхэд үнэ нэмэх, за үгүй бол шинэ орлогын хөөсөртэй болох, удаан хугацааны аюулгүй байдлаа одоо баталгаатай болгох үед ямар нэг зүйлд хөрөнгө оруулж эхлэх, за түүнээс гадна өөрийнхөө авьяас чадварыг илүү үнэлэх зэрэг байдлаар илэрч болох нэ. За тэгэхээр эхрүү ордныхондоо анхааруулах зүйл гэх юм бол боломж олдох үед хит их мөнгөө өрн за дуустал нь зарцуулахгүй байхыг сануулъя. За түүнээс гадна удаан хугацааны одоо мөнгө санхүүгийн өсөлтөнд анхаарахаас илүү хурдан мөнгө олох арганд автаад балархахгүй. За түүнээс гадна өөрийгөө үнэлэхгүй байх вэ гэдэгт анхаараарай. Мэлхийн орд, мэлхийн мандалт нар сар. За мэлхийнхний хувьд гэх юм бол энэхүү Бархас сайдын ухралт маш хувийн шин чанартай туссан болов уу гэж бодож байна. Учир нь энэ одоо Бархас сайдын ухралт маань та хэдийн нэгдүгээр гэр буюу одоо өөрийн тань дүр төрх, өөртөө итгэх итгэл, амьдралын чиглэл болон хувийн өсөлтийг илэрхийлдэг гэр дээр тань ухарсан байсан. За инхлээрээ сүүлийн 4 сарын хугацаанд та маш чимээгүйхэн өөрийгөө өөрчилж, шинжилж байсан гэсэн үг. За маш дотогшоогоор би хэн болж байна вэ? Түүнээс гадна миний амьдрал одоо би миний болж байгаа хүнтэй дүүцэж ижилхэн байна уугүй юу? Чиглэл нь ижилхэн байна уу? Хүсэж байгаа чиглэл рүүгээ би явж чадчих гин үү? За үгүй бол өөр хин нэгний одоо хүлээлтээр амьдраад байна уу гэдэг асуултуудыг өөрөөсөө асуусан байх боломжгүй. За тэгснээрээ та өөртөөхөө амьдралд гаргасан сонголтуудыг дахин бодох, эргцүүлэх, тэрэндээ тодорхойгүй мэт, алдсан мэт, төөрсөн мэт мэдрэмжүүд авах. За өөрийгөө ямар нэг байдлаар шинжилмээр байгаа мөртлөө яаж гэдгийг мэдэхгүй байх. За өөрийнхөө амбиц болон хувийн зорилгоодыг дахин дүгнэх. За илүү мэдрэг болон дотогшоо чиглэсэн өөрийгөө дүгнсэн мэдрэмжүүдийг авсан болов уу гэж бодож байна. За 3 дугаар сарын 10-наас Бархас сайд гараг шулуун хөдөлгөөнд орж байгаа учраас та өөрийнхөө чиглэл зорилгод илүү ихтэй болж эхэлнэ гэсэн үг байна. За түүнээс гадна эргэлзэхгүйгээр илүү эрсдэлтэй алхмуудыг хийх, эрсдэл гаргахад бэлэн болж байна. За түүнээс гадна ямар нэг шин зүйлсийг эхлүүлэх эрч хүч энергитэй болно. За өмнө нь бас хөөх араас нь одоо хийх, биелүүлэх зорихоос айж байсан зүйлсээ одоо хийж эхлэхэд бэлэн болсон байна. За ингэснээрээ та өөрийн бизнесийг үгүй бол ямар нэг өөрийн амьдралдаа шин зүйлийг хийж эхлүүлэх, за өөрийнхөө гадаад төрх болон бие махбодод анхааран сайжруулах, өөртөө ердөөл итгэлтэй байснараа өөртөө илүү олон боломжуудыг татах боломжтой болсон байна. За мэлхийхэндээ гэх юм бол хэд бардан байх, за түүнээс гадна маш олон зүйлийн араас хөөцөлтөд юу ч хөвөлдөх, за амьдралд ямар нэг байдлаар өөрөө тууштай байгаагүй боловч амьдралаас хит их зүйл хүлээхээс зайлсхийгээрэй гэж зөвлөмөр байна. Арслангийн орд, арслангийн мандалт нар сар. За арслангийнхны хувьд Бархас сайдын та хэдийн 12 дугаар гэр дээр ухрах хөдөлгөөнд байсан байна. 12 дугаар гэр маань өөрөө даалд ухамсар, өөрийгөө сэтгэл зүйн хувьд эдгэх, ганцаараа байх болон өөрийнхөө сэтгэл зүйн зөв тогтвол бүх зүйлийг ажиглах нууц гэрийг ерөнхийдөө илэрхийлж өгдөг. Ингэснээрээ бүх зүйл татагшоо энергитэй чиглэсэн байсан байна. За тэгэхээр сүүлийн 4 сарын хугацаанд та илүү ганцаараа байх шаардлагатай. Өөрийнхөө өмнөх амьдралыг эргэн дүгнэх, дахин бодох. За түүнээс гадна ямар нэг байдлаар зүгээр сэтгэл зүйн хувьд маш эмзэг мэдрэмтгий санагдах.
Сэтгэл зүйн хувьд өөрийнхөө тээж авсан ачаануудыг за түүнээс гадна өөрийн хуучин дадал зуршлуудыг тавьж явуулах, өөрийнхөө далд ухамсарт байсан айдсуудыг анзаарах байдлаар илэрсэн болов. Ингэснээрээ Арслангийн хувьд амьдрал удаашрсан мэт санагдаж байсан байх магадaltaй байна. 3 дугаар сарын 10-наас Пархасад гараг маань шулуун хөдөлгөөнд орсноороо та эдийн дотроо хийж байсан ангаалттай нь та эдэд шинэ хаалгуудыг буюу боломжуудыг нээж өгөх нэ. Гэхдээ энэ нь болохоор хит ил гэхээсээ илүү маш юм зөөлөн хөнгөн аажуу алгуур байдлаар ирнэ. За ингэснээрээ бид нар магадгүй өөрсдийн өнгөрсөнтэй холбоотой ямар нэг зүйл дээр ангаалт хийгээд дуусгах, сэтгэл зүйн хувьд хааж чадах. За сэтгэл зүйн хувьд бас илүү хөнгөрсөн мэт мэдрэмжийг авах. За ямар нэг байдлаар сүнслэг ийм зан үйл хийж эхэлснээрээ магадгүй мөргөл бясалгал ч юм уу таныг өсөж хөгжөхөд туслах. За амьдралынхаа дараагийн бүлгийг эхлэхэд бэлэн болж буй мэт бэлтгэлээ хийсэн мэт танд санагдах болно. За арслангуудаа сэтгэл зүйн хувьд өөрийнхөө үнэнтэй нүүр тулахаас зайлсхийх, өөрийгөө хит их тусгаарлах, за түүнээс гадна бодит байдалтайгаа нүүр тулахгүй өөрийгөө ямар нэг байдлаар өөр зүйлсээр сатааруулах зэргээс зайлсхийгэр гэж зөвлөмөр байна. Өөрсдийн дотор ангаалтаа хийснээрээ өөрсдийнхөө ирээдүйд өсөж хөгжих боломжоо бүрдүүлж байгаа гэсэн үг шүү. Охины орд, охины мандалд нар сар. За охины ордныхны хувьд гэх юм бол Пархасад гараг та хэдий 11-р гэр дээр буюу найз нөхөд нийгмийн хүрээлэл удаан хугацааны зорилго мөрөөдөл зэргийг илэрхийлдэг гэр дээр тань ухарч байсан байна. Ингэснээр сүүлийн 4 сарын хугацаанд та өөрийнхөө ирээдүйн амьдралыг дахин эргэцүүлж бодож байсан. За түүнээс гадна нийгмийн хүрээлэлтэд ямар нэг зүйлсийг өөрчлөгдөхийг анзаарсан болов. Зарим харилцаанууд илүү гүнзгийрсэн бол зарим харилцаанууд магадгүй илүү холдож тасарсан болов. Ингэснээр та өөрийн мэдлгүй зарим найзуудаас өөрийнхөө зайг барих, удаан хугацааны зорилгоудаа дахин бодох. За зарим бүлэг хүмүүс тантай нэгэнд ойлголтгоо болсон үгүй бол та тэр бүлэг тариалагдгаа болсон гэдгийг анзаарах. За өөрийнхөө ажил мэргэжил, карьер болон амьдралын зорилгоудыг зөв хэсгийг зөв чиглэлээр замлаараа явж байгаа эсхийг эргэцүүлэн бодсон болов. За Пархасад гараг шулуун хөдөлгөөнд орж байгаа учраас таны сүүлийн 4 сарын хугацаанд эргэцүүлж бодсон зүйлстэй таны амьдралд шинэ боломжуудыг нээж өгөх нь байна. Ингэснээрээ таны удаан хугацааны зорилготой таарсан таныг өсөж хөгжөхөд туслахуйц тийм шинэ хүмүүстэй уулзах, таарлах. За түүнээс гадна энэтэй таарсан шинэ бүлэг хүмүүс найз нөхдийн хүрээлэлд орох, найз нөхөд болон хамт ажилладаг хүмүүстэйгээ ямар нэгэн шинэ зүйлийг хийж эхлэх. За үгүй бол өөрийнхөө хүрээллээр дамжуулан ямар нэг байдлаар олонд танигдах боломжтой байх нэ. Ингэснээрээ та өөрийн нийгмийн хүрээлэл болон ажил мэргэжлийн хүрээллээр таньдаг хүмүүсийг өргөжүүлэх маш том боломжтой хугацаа нэгдэж байна. Та өөрийнхөө хүсэл мөрөөдөлд ерөнхийдөө хүрэх маш потенциал бүх зүйлтэй танд байгаа тул өөртөө битгий эргэлзээрэй гэж зөвлөмөр байна. За түүнээс гадна өөрийнхөө том мөрөөдлүүдийн араас хөөхтөө өөртөө итгээрэй. За түүнээс гадна танд нэгэнд таарахгүй, тохирохгүй ойлголцоо болсон найзуудаа тавьж явуулахаас бүү байгаарай. Жинлүүрийн орд, жинлүүрийн мандалд нар сар. За жинлүүрийн ордныхны хувьд Пархас байд гараг нь та хэдий 10 дугаар гэр дээр буюу ажил мэргэжил олон түвний нүдэн дээр байх нэр төр за удаан хугацааны амжилтыг илэрхийлдэг гэр дээр байрлаж байсан байна. Ингэснээрээ сүүлийн 4 сарын хугацаанд та хэдий ажил мэргэжлийн чиглэл магадгүй асуулын тэмдэгтэй байсан болов. Ингэснээрээ та ихэд энэ хүү миний явж байгаа замнал ажил мэргэжил надад тохирох уу? Миний хүсэж байгаа зүйл мөн үү? За энэ ажил мэргэжил маань үнэхээр намайг илэрхийлж чадж гинэ үү? За түүнээс гадна би өөр хүний хүлээлтийн дагуу сонголтууд хийгээд гинэ үгүй бол яг өөрийнхөө үн цэнд таарсан өөртөө чухал гэж бодож байгаа зүйлээ хийж гинэ гэсэн асуултууд асуусан байж магадгүй. Ингэснээрээ жинлүүрүүдийн амьдралд магадгүй ямар нэг байдлаар ажил мэргэжлийн боломжууд нь хойшлогдох. За түүнээс гадна удирдах албан тушаалтай байсан бол тэрнийхээ талаар дахин эргцүүлэн бодох, зөв хэсэгтээ эргэлзэх. За түүнээс гадна ажил мэргэжлийн хувьд амбицийнхаа талаар асуултууд өөрөөсөө асуух. За урт удаан хугацааны зорилгоодын
бусдынхаа талаар одоо тодорхойгүй байр суурьтай байх. За түүнээс гадна ямар нэг байдлаар үнэлэгдмээр байгаа боловч яг түүндээ хэрхэн хүрэх, юу хийх ёстойгоо ойлгохгүй зэрэг байдлаар илэрсэн байж магадгүй маа. За одоо 3 дугаар сарын 10-наас Бархас эд гараг шулуун хөдөлгөөнд орсноороо та эдийн ажил мэргэжлийн хувьд бүх зүйл илүү нээгдэж эхэлнэ гинэ. Ингэснээр ажил мэргэжлийн хувьд шинэ боломжууд гарч ирэх. За түүнээс гадна та аль хэдийн хийсэн ажлынхаа төлөө үнэлэгдэх, нэр хүнд авах. За түүнээс гадна удирдах албан тушаал болон илүү нэр төр хүлээж авах, шинэ ажил мэргэжлийн зам хөөх. За түүнээс гадна өөрийнхөө салбарт ямар нэг байдлаар өөрийгөө өсгөж одоо хөгжүүлэх, томрох, тэлэх боломжуудыг эрэлхийлж самбаачлах боломжтой байна. За жинлүүрүүдийнхээ хувьд юу анхааруулах вэ гэх юм бол ямар нэг байдлаар өөрийн гэсэн зорилгогүйгээр нэр хүндний төлөө хөөцөлдөх. За түүнээс гадна өөрийнхөө дийлж чадхаас илүү их үүрэг хариуцлага хүлээх. За ажил одоо карьерийн хувьд амжилт гаргаснараа бусад амьдралынхаа одоо нөхцөл байдалд хүлээн зөвшөөрөгдөх гэж оролдохоос сэргийлээрэй гэж зөвлөмөр байна. Хилэнцээ орд, хилэнцээ мандалт, нар сар. За хилэнцүүдийн хувьд гэх юм бол Бархас эд гарагийн ухралтан тайдын 9-р гэр дээр буюу аялал, за дээд боловсрол, философи бол амьдралын чиглэлийг илтгэдэг гэр дээртэй нухарч байрласан байсан байна. Ингэснээр сүүлийн 4 сарын хугацаанд та ерөнхийдөө бол амьдралаа өргөн хүрээнд нь эргцүүлэн дүгнж бодсон гэсэн үг юм аа. Ингэснээрээ таны одоо байгаа амьдралын замнал чиглэлийн сонголтууд нь таны итгэл үнэмшилтэд дүүцэж байна уу, ижилхэн байна уу? За түүнээс гадна удаан хугацаанд та ямархуу одоо амьдралыг хүсэж байна вэ? Та хаана амьдрмаар байгаа, хаашаа аялмаар байгаа вэ? За түүнээс гадна та ямар ур чадвар суумаар байгаа, ямархуу зүйлсийг мэдж сурмаар, мэдлэг болгож авмаар байгаа вэ зэрэг зүйлсүүдийн талаар бодсон бахаа. За түүнээс гадна хэрэв ямар нэг байдлаар аялга төлөвлөгөө гаргасан байсан бол тэр нь хойшлогдох. За түүнээс гадна боловсрал болон ямар нэг сертификат авах гэж байгаа талаараа дахин эргцүүлж бодох. За хуучин маш урт удаан хугацаанд одоо итгэж үнэмшижсэн зүйлсээ дахин эргцүүлэн бодох, дүгнэх. За түүнээс гадна одоо амьдарч байгаа орчин нөхцөл зэрэгтэйгээ холбоотойгоор ийм тайван бус мэдрэмж аваад нүүмээр мэт мэдрэмжөө төрсөн байхаг үүсэхгүй маа. За тэгэхээр Бархас эд хөдөлж, урагшаа хөдөлж эхэлснээрээ 3 дугаар сарын 10-наас бүх зүйл шинэ боломжууд олдож эхэлнэ гэсэн үг. Ингэснээрээ та шинэ газрууд руу аялах боломж нэгдэж байна. Түүнээс гадна ямар нэг байдлаар сертификат авах, мэргэжлээ дээшлүүлэх, шинэ зүйл сурч эхлэх боломжтой болох нь. За түүнээс гадна өөрийнхөө мэдлэгийг бичих болон заах байдлаар түгээх, өөр улс орны соёлтой хүмүүстэй холбогдох, түүнээс гадна урт хугацааны амьдралаа дахин тодорхойлох зэрэг зүйлс болох боломжтой байх нэ. Хилэнцээхэндээ энэ хүү удаад юу гэж анхааруулах вэ гэх юм бол ямар ч чиглэлгүйгээр ингээд ийм тайван бус байдалтай гацах. За түүнээс гадна ямар нэг зүйл тууштай байхгүйгээр зүгээр л одоо ийм хөөрөө зангаар хөөх. За түүнээс гадна ямар нэг байдлаар ямар нэг зүйлээ байнга солимоор өөрчлөлмөр санагдаж байгаагаас үүдэлтэйгээр докторгүй байдлыг хийх, үл ойшоох зэрэгээс сэргийлээрэй гэж зөвлөё. Нумын орд, нумын мандалт, нар сар. За нумын ордныхны хувьд гэх юм бол Бархас эд гарагийн тайдын 8 дугаар гэр дээр буюу дундын хөрөнгө мөнгө, за сэтгэл зүйн одоо гүн гүнзгий холбоос өөрчлөлт, шинжилэл болон гүн гүнзгий сэтгэл зүйн өсөлтийг илэрхийлдэг гэр дээр тань ухарч байрлаж исэн байна. Энэ нь болохоор маш хүчтэй байрлал боловч их хвчлэн ерөнхийдөө дотгошоо чиглэсэн байдаг. Ингэснээрээ нумынхны хувьд гэх юм бол ямар нэг байдлаар дундын хөрөнгө мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд гарч ирэх. За тэр нь болохоор магадгүй өөр шир, такс буюу татвар. За түүнээс гадна хөрөнгө оруулалт зэрэгтэй холбоотой санхүүгийн асуудлууд гарч ирсэн байхаа үүсэх хэрэг байна. Түүнээс гадна сэтгэл зүйн хувьд өөрийгөө одоо нээлттэй байх, буулт хийх, сэтгэл зүрхээ нээх зэрэг асуудлууд харилцаанд гарсан болов.
За түүнээс гадна харилцаанд ямар нэг байдлаар ихтгэлцэлтэй холбоотой үгүй бол эрх мэдэл хин нэг нь ямар нэг зүйл дээр шийдвэр гаргахтай холбоотой асуудлууд үүссэн байхыг үүсвэхээргүй байна. Түүнээс гадна та өөрийнхөө ямар нэг байдлаар хуучин урт удаан хугацаанд байсан сэтгэл зүйн зүй тогтолыг олж харсан, ухаарсан байх болов уу гэж бодож байна. За одоо Пархасад урагш хөдөлгөөнд 3 сарын 10-наас орснороо та хэдийн амьдрал гэх юм бол магадгүй дундын хөрөнгө мөнгө санхүүгээ сайн захиран зарцуулсантай холбоотой санхүүгийн өсөлт хөгжил болох боломжтой байна. Үүнээс гадна хосын харилцаанд илүү бие биендээ гүн гүнзгий сэтгэл зүйн хувьд сайн ихтгэлцэл үүсэх, санхүүгийн хувьд түүнээс гадна ямар нэг байдлаар өөр ширтээ татвартай байсан бол тэрийгэ шийдэх, түүнээс ангижрах, за түүнээс гадна бусдаас тусламж авах, сэтгэл зүйн хувьд гэх юм бол ямар нэг байдлаар өөрийгөө ялан дийлэх зэрэг байдлаар илрэх боломжтой байна. За хэрвээ ямар нэг байдлаар анхаарал болгоомжгүй байх юм бол энэхүү гаригийн хөдөлгөөн маань харилцаа холбоонд эрх мэдэл хүч чадлын ямар нэг байдлаар тэмцэл өрнөх, түүнээс гадна ямар ч болгоомжгүй байдлаас үүдэлтэйгээр санхүүгийн эрсдэл хүлээх, за түүнээс гадна сэтгэл зүйн хувьд шулуун шударга байж чадахгүйгээс үүдэлтэй асуудлууд сэтгэл зүйн хувьд өөрийгөө хаах зэрэг байдлаа сэргийлээрэй гэж зөвлөё. Материйн орд, материйн мандалд нар сар. За материйнхны хувьд Пархасад гараг маань 7 дугаар гэр дээр нь буюу харилцаа холбоо, түншлэл болон гэрлэлт, түүнээс гадна бусад хүмүүстэй зөвхөн нэг нэгээрээ хоорондоо харилцааг илэрхийлдэг гэр дээр маань ухарч байрлсан байна. Ингэснээрээ сүүлийн 4 сарын хугацаанд харилцаа холбоо нь магадгүй ямар нэгэн байдлаар үнэлэн дүгнэлт дахин эргцүүлэн бодох шин чанартай болж ирсэн гэсэн үг. Ингэснээрээ одоогийн байгаа хосын харилцаа маань миний ирээдүйд одоо юу гэдгийг таарах үйс байна уу? Бид хоёр бие биентэйгээ илүү ойртож гинэ үгүй бол холдож байгаа мэдрэмжүүд төрж гинэ үү? За түүнээс гадна би өөрөө гаргаж байгаа сэтгэл зүрх бүх зүйлээ эргүүлж авч чадж гинэ үү гэдэг зэрэг асуултыг өөрөөсөө асуусан байхаа. Түүнээс гадна амьдралд тань хосын харилцааныхаа чиглэлийг дахин эргцүүлэн бодох. За түүнээс гадна хостой нь танд илүү төшөг тулгууртай байгаа эсхийг эргцүүлэх. Харилцаатайгаа холбоотой дараагийн шийдвэрүүд, сонголтууд болон харилцаа дараагийн түвшинд аваачихтай холбоотой шийдвэрүүд хойшлогдох. Бизнесийн хамтрагч болон ямар нэг байдлаар хэн нэгнтэй хамтарч ямар нэг зүйл хийх гэж байгаа бол тэрэн дээрээ дахин эргцүүлэлт хийх зэрэг байдлаар илэрсэн болов. За одоо Пархасад гараг маань 3 дугаар сарын 10-наас шулуун хөдөлгөөнд орсноороо амьдрал дээр хосын харилцаа илүү одоо ноцтой чухал дараагийн түвшинд дахих, түүнээс гадна хосын харилцаанд тань шинэ хүмүүс орж ирэх, хосын харилцаандаа буюу хамтрагчтайгаа үл ойлголцол байсан зүйлсийг засах, за түүнээс гадна таныг өсөж хөгжих гэж одоо тусалдаг, дэмждэг тиймэрхүү хүмүүсийг өөртөө татна гэсэн үг байна. За ихэнх материйн ордныхны хувьд гэх юм бол энэ сүү тавих, гэрлэх талаар ярих, сүү тавих талаар ярих болон хосын харилцааны хувьд маш чухал одоо шийдвэрүүдтэй холбоотой харилцан яриаггүй бол шийдвэрүүд гарах үе болох нь гэж би бол бодож байна. Материйнхандаа зөвлөх зүйл гэх юм бол бусдаас өөрийнхөө аз жаргалыг хит их хайхгүй байгаарай. Түүнээс гадна хостой нь таны одоо хувийн амьдралын асуудлуудыг шийдэхгүй гэдгийг санаад хосын амьдралтай амжилттай болж магадгүй гэдэг итгэл найдвар дээр үндэслэн нөгөө хүнийхээ одоо муу зүйлсийг харахгүй байхаа сэргийлээрэй гэж зөвлөё. Хумхын орд, хумхын мандалд нар сар. За умхуудын хувьд гэх юм бол Пархасад гараг нь та хэдийн 6 дугаар гэр дээр буюу өдөр тутмын дадал, амьдрал, зуршил, за эрүүл мэнд, үүрэг даалгавар, хариуцлага зэргийг илэрхийлдэг гэр дээр тань байрласан байсан байна. Ингэснээрээ сүүлийн 4 сарын хугацаанд та өдөр тутмынхаа амьдралыг харахтаа таны одоогоор үрж буй үүрэг хариуцлага таны одоо дийлэх хэмжээнээс хэтэрсэн мэт санагдах. За түүнээс гадна таны ажлын орчин нөхцөл танд эргээр нөлөөлж байгаа хэсгийг эргцүүлэн бодох, амьдралын одоо зуршил, дадал зуршил, сонголтууд болон эрүүл мэндтэй холбоотой зүйлс дээр дүгнэлт хийх, дахин харах, анзаарах, сайжруулмаар санагдах. За түүнээс гадна өдөр тутмынхаа дадал зуршил амьдралд илүү тэнцвэртэй байдлыг эрхэмлэмээр санагдсан болов уу гэж бодож байна. Ингэснээрээ зарим хумхын ордныхны хувьд гэх юм бол ажлын орчин нөхцөл өөрчлөгдсөн, ажлын ачаал илүү ихссэн. За үгүй бол
хуваарьтаа өөрчлөлт оруулах болон чухлын дараа л эренбэн өөрчлөгдсөн эрүүл мэнд, бие физиологи болон сэтгэл зүйн хувьд хит их ядарсан туйлдсан байгаа зэрэгээ анзаарсан болов уу гэж бодож байна. За одоо бархас сайд гараг шолон хөдөлгөөнд орсноороо бүх зүйл илүү үйлдэл төлөвтэй болж ирнэ. Ингэснээрээ та магадгүй ажлынхаа хуваарьт өөрчлөлт оруулан сайжруулах, за түүнээс гадна ажил мэргэжлийн хувьд таныг өсгөх боломжтой боломжууд танд орж ирэх, ажил амралтын тэнцвэртэй байдлыг олох, за эрүүл мэндийн дадал зуршлынхаа хувьд шинэ зүйл хийж эхлэх, түүнээс гадна амьдралаа ерөнхийдөө бол танд илүү өсгөж хөгжөөтэй тусалсан илүү амар болгосон байдлаар зэгцлэх боломжтой байна. За зарим humхуудын хувьд гэх юм бол ажил мэргэжлийн хувьд шинэ боломжууд орж ирнэ. Ингэснээрээ та шинэ зүйл эхлүүлэх, шинэ үүрэг хариуцлага өөрөх, за түүнээс гадна нөгөө бол шинэ орчинд ажиллах боломжтой байна. Ингэснээрээ та өөрийнхөө ур чадварыг илүү сайжруулах нөхцөл бүрднэ. За хумхахандаа хит их ажиллах, түүнээс гадна өөрийнхөө үүрхээс хитээцээ илүү их үүрэг хариуцлага хүлээж авах, за өсөж хөгжихийн төлөө өөрийгөө эрүүл мэндэ зорилгох зэрэгээс сэргийлэрэй гэж зөвлөмөр байна. Загсны орд, загсны мандалт, нар, сар. За загсны ордныхны хувьд гэх юм бол бархас сайд гарагийн таадын 5 дугаар гэр дээр буюу хайр дурлал, бүтээлч байдал, баяр баясгал болон өөрийгөө илэрхийлэх хобби зэрэг бүх амьдралыг илтгэдэг, таныг амьд мэдрэмж төрүүлдэг зугаатай зүйлсийн гэр дээр тань байрлаж байсан байна. Ухарсан байна гэсэн үг. За тэгснээрээ сүүлийн 4 сарын хугацаанд та юу намайг амьд мэдрэмж өгдөг вэ? За би өөрийгөө яг өөрийнхөө бодит байдлаар илэрхийлж чадчихна уу? Миний романтик харьцаанууд үнэхээр гоё, надтай таарж байгаа маш гоё мэдрэмжүүдийг өгч чадж байгаа юу гэсэн асуултыг өөрөөсөө асуусан болов уу? Ингэснээрээ таны амьдралд хосын харилцаагаа эргэн дүгнэх боломжтой нөхцөл байдал үүсэж, за магадгүй ямар нэг байдлаар орхисон байсан бүтээлч хоббинуудаа дахин сэргээх, өөртөө баяр баясгалтай байх боломжуудыг олгож ийн үгүй юу гэдгээ дахин эргцүүлэн дүгнэх, за түүнээс гадна өөрийгөө хувь хүнээ хэрхэн ямар байдлаар илэрхийлж байна вэ гэдгээ дүгнсэн болов уу гэж бодож байна. За бархас байд гараг 3 дугаар сарын 10-наас шулуун хөдөлгөөнд орсноороо таны амьдралд илүү романтик харилцааны боломжууд гарч ирэх, түүнээс гадна хин нэгэнд ямар нэг байдлаар татагдлаа гэж бодоход тэрийг илэрхийлэх илүү эрмэг зоригтой байх, бүтээлч зүйл хийгээд түүндээ маш их шимтэн оролдох хийх, амьдралдаа ерөнхийдөө илүү их урам зоригтой бас зугаатай өнгөрөх боломжууд бүрднэ гэсэн үг байна. Түүнээс гадна хүүхэдтэй холбоотой зүйлс дээр ч гэсэн ямар нэг байдлаар ахиц дэвшилт гарах, хүүхэдтэй болох, үгүй бол хүүхдийн тань амьдралд шин сайхан зүйлүүд тохиолдох зэрэг хүртэл боломжтой. За тэгэхээр загсны ордныхондоо анхааруулж хэлэх зүйл гэх юм бол бусад үүрэг хариуцлагаасаа зугатаагаад хит их зугаа зингэл хөөхөөс сэргийлэрэй гэж зөвлөмөр байна. Өөрөөр хэлбэл тунганд харуулаарай.